өдрийн хичээлээрээ бүгдээрээ үндсэн байрлалын 8 үсгийг бичиж сурна. За, баруун гартлын ургануудаар бичигдэх үсгийг бүсэн цэнхэр өнгөөр тэмдэглэж өгсөн байна. Зүүн гартлын ургануудаар бичигдэх үсгийг хуруу өнгөөр тэмдэглэж өгсөн. За, эдгээр үсгүүдээ нүдэлж тогтоохдоо бид нэр 13-аар бичиж сурахад зориулагдсан програм дээр дасгалуудыг хийдэг. За, 1-р нь бүгдээрээ үсэг тогтоох дасгал, 2-д нь үг бичиг дасгал 1, 3-д нь үг бичиг дасгал 2 гэсэн ийм 3 дасгалыг хийгээ явна. За, энд үзүүлсэн техникийн дагуу бүгдээрээ бичиж. За, одоо бүдэр үндсэн барилаар гараад иршүүлье. За, энэ 4 үсгийг өнөөдөр бичиж сурах нь нэ. За, ингэж байршуулад хуруугаа ол айлгах зөөлөн дараа бичээрэй. За, баруун гартлынх нь энэ хэсэг багш нь ямар үсгийг аль гарын аль хуруугаар бичих вэ гэдгийг үсэн энэ бас оруулж өгсөн байгаа. Бүгдээрээ үсгийн үдэг таслаа гэхээ өнөөдөр явуулах бүгдээрээ 8 үсэг бичиж байгаа. За, бүгдээрээ өмнөх бичгийг харуулсны дагуу үндсэн байрлал дээр гараад иршүүлээд бичиж эхлэе. За, бичгээсээ өмнө бүгдээрээ курсороо яг энэ хэлсэн дээр байршуулаад горин цэцгийг дайран шугамлын горин. Хэрвээ англиараа байх юм бол бичихгүй заавал өнөөдөр бичээрэй. За, бооцын хэсэг болохоор юу хэлэх вэ гэхээр ямар үсгийг аль хуруугаар бичвэ? Одоо жишээлбэл энэ үсгийг зүүнгаар тавьны чигтүүрээр бичиж шүү. Одоо бүгдээ бичиж үндсэн байрлал дээр гараад ирсээр бичиж эхлэе. Гоор болохоор ямар хуруу гарах вэ гэдэг нь байна. Эхнийдээ бүгдээ ногоон гоор орж байгаа зааж гараад бичиж байна. Дараагийн удаа болохоор гарам бид нэр дотроо төсөөлөв. Одоо жишээлбэл би үсэг маань зүүн гар талын дунд хуруунд байдаг шүү гэдэг. Үсэг маань зүүн гар талын хоор хуруугаар байдаг шүү. Үсэг маань баруун гар талын долоовор хуруу. Үсэг маань баруун гар талын дунд хуруугаар. Үсэг баруун гар талын янгам хуруугаар. Үсэг баруун гар талын чигчэн хуруугаар дотроо төсөөлөв. Бичиж байгаа. Ийм үеийн дасгалыг хийж байгаа. Үедээ өөрийнхөө сонсох дуртай дуу хөгжмийг сонсоод хийх юм одоо өөдөхгүй. Ингээд бичгэнэ. За, дээр максимум тайлбарлая. За, нийт өсөг нүдэг гэхэд 292 бичих хэрэгтэй байна. Энэ програм тийм. За, инглисээр 64-ийн сая биччихлээ. Тэгээ 64 үгт нийт 21 үе бичсэн байна. Таагүй бичсэн байна. Бенчиг бичиж байгаа хугацаа хурд гарч. За, ингээд өсгийн нүдснийхаа дараагаар бүгдээрээ